Сайн байцгаана уу хүүхдүүдээ. Цайхан сургуулийн химийн багш Халиуна байна. За өнөөдрийн хичээлээр 9 дугаар ангийн сурагчдаа зориулаад ТV хичээлээс гадна химийн холбоо гэсэн сэдвийг багш нь нэмэлтээр тайлбарлаж өгнө. За хичээлийн маань зорилго химийн холбоо гэж юу вэ? Химийн холбоо хэрхэн яаж үүсч болохыг таниулах юм аа. Хичээлийн маань зорилт туйлгүй коалент холбоо үүсэх аргыг тайлбарлах, туйлтай коалент холбоо үүсэх аргыг тайлбарлах, мөн химийн холбоог ангилах. За, химийн холбоо гэж юу вэ? Молекулыг үүсгэхэд оролцож байгаа атомуудыг нэгдүүлэх хүчийг химийн холбоо гэнэ. За, тэгэхээр тухайн нэг атом нөгөө атомтай холбогдохдоо химийн холбоо гэсэн хүч үйлчилсний үндсэн дээр молекулуудыг үүсгдэг байх нэ. За ямар химийн холбоо байдаг вэ гэвэл ковалентийн холбоо, ионын холбоо, металлын холбоо, бус дөрвчийн холбоо гэсэн холбоонууд байдаг байх нэ. За эндээс 9 дугаар ангид ковалентийн холбоо, ионы холбоо, металлын холбоог авч үздэг. За ковалентийн холбоог туйлтай ковалентийн холбоо, туйлгүй ковалентийн холбоо гэж хоёр ангилдаг. За химийн холбоо хэрхэн үүсэх вэ гэдгийг бүгдээрээ авч үзье. За эхлээд туйлтай ковалентийн холбоон дээр H холоорыг авч үзсэн байна. За ангийн тулд ус дөрвч энергийн диаграмыг энд зурсан байна. Ус дөрвч маань 1 электронтой гэсэн энд энергийн диаграм дээр дүрслэн үзүүлсэн байна. За харин холоорын энергийн диаграмыг дүрсэлсэн байна. За холоор гадаа давхраандаа нэг хослоогүй электроныг агуулсан байна. За эндээс ус дөрвч ба холоор нь хэрхэн хоорондоо холбогдох вэ гэхээр ус дөрвчийн нэг атомын хослоогүй электрон холоорын атомын хослоогүй электронтой холбогдоод H холоор гэсэн молекулуудыг үүсгэсэн байх нь. Тэгэхээр дурын атомууд хоорондоо холбогдохдоо хослоогүй электроноор хоорондоо холбогддог байх нэ. За электрон томьёогоор дүрслэлвэл ус дөрвч гадаа давхраандаа 1 электронтой. Холоор мөн гадаа давхраандаа хослоогүй 1 электронтой байдаг учраас дундын хосоор үүссэн байна. За одоо бүгдээрээ дүгнээд үзвэл туйлтай ковалент нь металл биш буюу хоёр өөр төрлийн элементээс тогтсон тохиолдолд туйлтай ковалент үүсдэг байх нь. Харин туйлгүй ковалент нь металл биш буюу гэхдээ ижил элементээс тогтсон тохиолдолд үүсдэг байх нэ. За ковалентийн холбоо гэж юу вэ гэж тодорхойлтыг бичье. Атомууд дундын хос электроноо хуваан эзэмших замаар үүссэн химийн холбоог ковалентийн холбоо гэнэ. За одоо ионы холбоог дүгнэж үзвэл металл ба металл биш элементүүдээс хоорондоо холбогдсон байвал ионы холбоо үүсдэг байх нэ. За ионы холбоо гэж юу вэ? Валентийн электроны бүрэн шилжилтээр үүссэн эсрэг цэнэгтэй ионуудын хооронд үүсэх электростатик хүчийг ионы холбоо гэнэ. За саяны үздсэн хичээл болон ТV хичээлтэйгээ харьцуулж үзээд дараах нэгдлүүдийг ионы холбоо, туйлтай ковалент, туйлгүй ковалент холбоонд ялгаж бичээрэй хүүхдүүдээ. За бүх сурагчдаа амжилт хүсье. Дараагийн хичээл хүртэл түр баяртай.